Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгийг хүрэхэд бэлэн боллоо. Ван Шинли 1972 онд Хятадын Чэнду хотод айлын ганц хүү болон мэндэлжээ. Аав нь Бээжин дэх нэгэн их сургуульд сансрын инженерийн мэргэжилтнээр ажиллаж байсан тул Ван Шинли бага ангиа төгсөөд дунд сургуулаа Бээжинд үргэлжлүүлэн суралцсан байна. Гэвч тэрээр дуу цөөтэй бүрэг зантай хүү байсан учраас шинэ орчинд амархан дасан зохицож чадсангүй. Бээжингийн хүүхдүүдэд аялахтаа ярьдаг нь сонин санагдаж түүнийг шоолж дэрлэхэх болсноор Ван Шинли хичээл дээрээч дуугүй ганцаардмал нэгэн байв. Энэ үеийн ганцаардал шанал нь дотроо уур хилэн гомдол хадгалах эхлэлийг тавьжээ. Ахлах ангид орсныхан дараа Ван Шинлигийн аав Америкийн нэгдсэн улсад ажиллах болж гэр бүлээрээ Америк руу нүүжээ. 1992 онд 20 настайдаа Ван Шинли Америкийн нэгдсэн улсын иргэн болж сургуульдаа сайн суралцсан Калифорни мужийн их сургуулийн цахилгаан инженерийн ангид элсэв. Тэр өөртөө Каминоро гэх англи нэр өгсөн нь өөрийнх нь шүтээн болох Испаний хөл бөмбөгчөнтэй холбоотой байлаа. Гэвч хэдэн жил өнгөрсөн ч Ван Шинли Америкийн нэгдсэн улсад дасан зохицож чадсангүй. Англи хэлэндээ сайн биш, нийгмийн итгэвгүй, найз нөхдгүй тэрээр ганцаарцаар л байв. Их сургууль төгсөөд 1998 онд Нью Мексикод орших үндэсний радио астрономийн төвд ажилд орсон ч тэнд ч бас хинтээж дотносож чадалгүй улам бүр хаалттай ганцаардмал амьдралаар амьдарч эхэлжээ. Тэрээр тэнд байхдаа галт зэвсгийг сонирхож эхэлсэн бөгөөд нийт 23 ширхэг галт зэвсэг худалдан авч гэртээ хананд чимэглэл мэт өлгөж эхэлсэн байна. 2000 онд ажлаасаа гарч Лос Анжелес руу буцаж ирээд эхлээд Boeing компанид дараа нь цэргийн зориулалтаа эд анги үйлдвэрлэдэг компанид чанарын шалгагчаар ажиллаж байв. Жилд $100,000 орлоготой тухайн үеийн Америкчүүдийн дундад цалинтай харьцуулахад өндөр орлоготой байсан ч түүний хувийн амьдралд ахиц байсангүй. Тэр 30 хүртлээр ганц ч удаа найз бүсгүйтэй болж үзээгүй нэгэн байв. 2003 онд Ван Шинлигийн аав тэтгэврт гарч эцэг эх нь Хятад руу буцжээ. Тэд хүүгээ Америкийн нэгдсэн улсад ганцаараа амьдрахад санаа зовж танил тал зуучлалын газраар дамжуулан түүнд тохирох бүсгүйг олохоор хичээсэн байна. Ингэж Ван Шинли эцэг эхийнхээ тусламжтайгаар өөрөөсөө 9 насаар дүү Сычуан их сургуулийн сувилахуун ангийг төгссөн тухайн үе Чэндугийн нэгэн эмнэлэгт ажиллаж байсан Дяолитай танилцжээ. Дяоли нилээд боломжтой айлын охин байсан бөгөөд түүний эцэг эх нь хид хідэн үл хөдлөх хөрөнгөтэй чинээлэг хүмүүс байв. Дяолигийн эцэг эх Ван Шинлигийн Америкийн иргэншлийг нааштай хүлээж авч охиноо түүнийг дагаж Америкийн нэгдсэн улсад амьдраасаа гэж бодсон байна. Хоёр гэр бүлийн зөвшөөрөл шахалтаар Ван Шинли Дяолинаар танилцсанаасаа ердөө 1 сарын дараа хурмаа ээжээ. Энэ нь жинхэнэ хайр дээр үндэслэн гэрлэлт биш, хоёр талын эцэг эхийн хүсэл сонголт байсан юм. Гэрлэлтний дараа Дяоли Америкийн нэгдсэн улсын визээ хүлээж Хятадд бүтэн жилийн турш байсан бол 2007 онд виза авч Америкийн нэгдсэн улсад иржээ. Тэд Калифорни Эльмонто хэмээх хотод амьдрах болж Ван Шинлигийн эцэг эх нь хүүтэйгээ хамт амьдрах гэж 2 давхар байшин худалдан авч өгсөн байна. Гэрлэлтийн ихэнх үед бүх зүйл сайхан байсан. Тэдний амьдрал эдийн засгийн хувьд элбэг хангалуун байв. Гэвч удалгүй бүх зүйл өөрөөр эргэсэн. 2011 онд Дяоли Америкийн нэгдсэн улсад цовлогч болох эрхээ авч чаджээ. Тэрээр өөрийн мэргэжлэр ажиллахыг хүссэн ч Ван Шинли түүнийг ажил хийхийг хориглож гэртээ байж зөвхөн гэр бүлийнхэндээ анхаарахыг шаарджээ. Ван Шинлигийн жинхэнэ төрх яг энэ үед ил болсон юм. Түрэмгий, бардам, бүхнийг хянах гэсэн. Хосууд байнга маргалдаж хэрүүл хийдэг болж Ван Шинли ууралсан үедээ эхнэрээ зоддог байсан. Нэг удаа Дяолиг гудамжинд хүүхдээ тэрэн зогсож байхад нь түлхэж унгаах шахжээ. Бас гэртээ хэрэлдэж байхдаа чи намайг ингэж уурлуулад байвал Аллаа тань шүү гэж орилж 2 давхарт байдаг галт зэвсгийн өрөө рүүгээ явсан. Аз болж тэр замдаа эвгүй гიშгэж унаж гар нь гимтэж тэр үедээ аимшигтай үйлдэл хийж чадаагүй юм. Гэвч энэ бүхэн эхлэл байсан. Гэр бүлийн энэ тогтворгүй айцтай орчин хэдэн жил өнгөрсний эцэст 2013 онд бүх зүйл хязгаараад авсан юм. Тухайн оны 3 сард Дяоли баг хүүдээ сүү өгж байхдаа Ван Шинлигээс угаалтуур цэвэрлээд өгөөч гэж гуйжээ. Гэтэл Ван Шинли эмэгтэй хүн байж эрэгтэй хүнээр гэрийн ажил хийлгэлээ гэж уурлаж Дяолиг доромжиж эхэлсэн. Дяолиш бас зүгээр байсангүй хэрүүл хийж маргалцсан юм. Тэгэхэд Ван Шинли түүний үснээс зулгааж нүүрлүүн зохиж Дяолигийн тухнаас тусгаарч нэг шүдэн унсан байна. Энэ үед Дяоли айд сандарч шууд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирж гэрийг шалгах явцдаа Ван Шинлингийн хууль бусаар хадгалж байсан 23 ширхэг галт зэвсгийг илрүүлжээ.
Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид ийм хэмжээний зэвсгийг зөвшөөрөлгүй хадгалах нь хуулиар хориотой учир Ван Шинлийг гэр бүлийн хүчирхийлэл, хууль бусаар зэвсэг эзэмшсэн хэрэгээр баривчилсан байна. Энэ хэрэгээс мултарч гарахын тулд Ван Шинли өндөр төлбөртэй өмгөөлөгч хөлсөлж эхнэрээсээ уушлал хүсэж дахин тийм зүйл хийхгүй гэж ам өгсөн. Үүнд нь диаволын уярч нөхрийнхөө уушлал гуйсанд итгэж шүүхэд өргөдөл өгч хэрэг үүсгэхээс татгалзжээ. Үүнээс болж Ван Шинли 3 сарын турш ажилдаа очиж чадаагүй тул компаниасаа халагдсан байна. Шүүхээс хэрэг үүсгээгүй ч гэсэн ажилгүй нэр хүнд нь унсан байдал нь амьдралд нь хүнд цохил болсон юм. Диаволын нөхрөөсөө $100,000 нөхөн олгоор авч хүүхдүүдэд дагуулад хятад бутсан. Гэвч Ван Шинли энэ нөхөн олгорын мөнгө өмгөөлөгчийн зардал, байрны зээлийн дарамт хамгийн гол нь хүүхдүүдэд хүртэл алдаж үлдсэндээ уурлаж эдийн засгийн уналтад оржээ. Эцэг эхийн чинь бүхний дараа түүнийг орхиод хятад руу буцсан байна. Ингээд 2013 оноос Ван Шинли Лос Анжелесын жижиг зэвсгийн сэлбэгний үйлдвэрт ажилд орсон ч өмнөхдөө харьцуулахад орлого бага, ажлын нөхцөл хүнд, гэрээс нь хол байсан тул улам хэцүү болсон юм. Түүний жилийн орлого өмнө нь $100,000 байсан бол шинэ ажилд орсноор $40,000 болж буурсан байлаа. 2014 оны сүүлчээр хоёр талын эцэг эхчүүдийн шахалтаар диаволын хүүхдүүдтэйгээ дахин Америкт ирж нөхөртөөгөө эвлэрхээ шийднэ. 2015 оны 3 сард тэд дахин амьдрах болсон. Ван Шинлиш дахин амьдралаа эхлүүлэхээр хичээж байгаа нь харагдаж хүүхдүүдтэй анхаарал халамж тавьж эхэлжээ. Эхэндээ бүх зүйл хэвээ мэт байсан ч хүний уг зан ааш амархан өөрчлөгддөггүй. 2015 оны 8 сард Ван Шинли ажилгүй болсон. Ажлаа алдаж гэртээ байсаар байтал түүний ааш уламд ордож бүр өмнөхөөсөө илүү хэрцгий хүн болон хуурсан юм. Хэдхэн сарын өмнө л гэр бүлдээ хайр халамжтай өөрчлөгдсөн хүн бит тэрээр дахин хуучин төрхөө харуулж эхэлжээ. 2015 оны 9 сараас хойш диаволын эмнэлэгт сувлагчаар ажилд орж нөхрийнхөө оронд гэр бүлийнхээ бүх хариуцлагыг өөрч эдийн засгийн ачааг ганцаараа нуруундаа өргөх болсон байлаа. Харин Ван Шинли гэртээ компьютер тоглоом тоглож ажил хайх ямар ч орлого хийдгүй байсан. Тэгтэл 12 дугаар сард диаволын эцэг их Америкт ирсэн. Тэд охиноо ажлаа хийхэд нь туслахын тулд ирж 4 сар орчим хүүхдүүдийг харж өгөхөөр төлөвлөсөн байв. Гэвч энэ нь Ван Шинлиг таалагдаагүй. Эхэндээ 1-2 сар дэвчиж байсан ч 3 дахь сараас эхлэн Ван Шинли дургуутлаа илэрхийлж эхэлжээ. Ван Шинли тэртээ санагдаж доромжлон хүндэтгэлгүй хатуу үг хэлж эхэлсэн. 2016 оны 4 сарын ихээр гэр бүлийн үүрэг хариуцлага, хүүхдийн хүмүүжил, мөнгө санхүүгийн асуудлаар Ван Шинли хадам автагаа муудалцжээ. Ван Шинли тэднийг өөрийг нь дорд үзэж охиноо л өмөрдөг гэж бодсон байна. Нэг удаа тэр бүр та нарыг хинж мэдэхгүй газар аваачиж алжхан шүү. Цагдаа ч олж чадахгүй гих зэргээр сүрдүүлсэн байдаг. Энэ үйлдэлд ихээхэн зочирдсан диаволын эцэг их 4 сарын 19-нд буцахаар төлөвлөж байсан онгоцны тизээ 4 сарын 15 болгож урагшлуулсан. 2016 оны 4 сарын 13-ны орой 6 цаг 30 минутын үед диаволын ажилдаа явжээ. Гэрт нь нөхөр Ван Шинли 3 хүүхэд мөн эцэг их нь үлдсэн байв. 2 цагийн дараа оройны 8 цаг 30 минутад хөршин цагдаа руу сандарсан байдалтай залгасан. Манай хажуу талын айлаас буу буудсан чимээ сонсогдлоо. Хүүхэд ээжээ гэж дуудаад уйлаад байна. Хурдан ирээрэй гэжээ. Яаралтай дуудлах хүлээ авсан цагдаа нар 5 минутын дотор газар дээр нь очисон. Хаалганы хонхыг дарахад Ван Шинли хаалгаа онгойлгожээ. Түүний харцсан тогтворгүй биеийн чичирч байв. Хий дими имэрч утгагүй үгс бувтнах нь сэтгцийн хувь тогтворгүй байгаагийн илрэл байсан. Цагдаа нар шууд сэжиг авч гэрлөө орлоо. Нэг давхрын угаалгын өрөөнд 3 хүүхэд нь тэврэлдээ дуйлж байв. Хүүхдүүдийг аюулгүй газар гаргасны дараа цагдаа нар 2 давхарт гарч юу болсныг шалгахаар болов. 2 давхарт гарахад шалан дээр эрэгтэй эмэгтэй 2 хүн цуснд хутгалцсан байдалтай аль хэдийн амьсгал хураасан байлаа. Эмэгтэй нүүрлүү шууд буудсан улмуур бас олон шүдэн хугарсан байсан бол эрэгтэй биед олон сум зоогдсон байв. Бараг 20 гаруй сумны шарх тэдний биен дээрээс олджээ. Буудсан сумнууд 2 давхрын шалыг нэвтцоолон 1 давхарт унсан байв. Нас барсан хүмүүс Ван Шинлийн хадам эцэг их болохыг тогтоосон юм. Тэр үед гэрт байсан 3 хүүхэд нь Ван Шинли болон диаволын хүүхдүүд байсан бөгөөд 8 настай охин, 6 настай хүү, баг нь 3 настай байв. Ийхүү уг хэргийг Ван Шинли үлдсэн тодорхой болж түүнийг баривчилжээ. Хэрэг гарсны маргааш нь диаволын ажлаа тараад гэртээ эртэл
Үүдэнд нь цагдаа нар өгтжээ. Цагдаа нар гэрт юу болсныг товчхон хэлэхэд Яавли шоконд орж ухаан алдан унжээ. Түүний эцэг эх ердөө 2 хоногийн дараа хятад буцах гэж байсан байв. Тэд зүгээр л охиндоо тусалж ачцээгээ харж байгаад буцах гэж ирсэн. Тэр нь ийм аимшигтайгаар төгснө гэж хинж төсөөлөөгүй. Ваншинлигийн хөршүүд танилуд нь бүгд л нэг зүйлийг давтан хэлж байв. Ваншинли хүн алсан гэж юу? Итгэмээргүй юм. Тэр ер нь хүнтэй ч олигтой юм ярьдаггүй. Маш тотгошоо аймхаа хүн шүү дээ гэжээ. Харин цагдаа нарын судалснаар бол Ваншинли олон жил үргэлжилсэн дарамт, хүчирхийлэл, хяналтаа алдсан уур хилэнгээс болоод хэргийг үйлцсэн байв. Хамгийн аимшигтай нь хүүхдүүд нь гэртээ байх үед хийсэн хэрэг байлаа. 3 настай бяцхан хүүгийн өмсөж байсан унтлахын утсан дээр хүртэл цусны тал бүлдсэн байв. Ваншинли юу гэж мэдүүлсэн бэ гэвэл тэр өөрийгөө хамгаалах зорилгоор тэгсэн гэж ярьсан. Түүний мэдүүлгээр бол тэр өдөр хадам аав ээжтэйгээ маргалцсан, аав нь бүү булаахыг оролдож, ээж нь хүртэл намайг ална гэж сүрдүүлж байсан гэх мэт тайлбарууд хэлсэн. Хүүхдүүдийн мэдүүлэг, хэргийн газрын шинжилгээ, бууны сумны тооны хэмжээ, шархны байрлал энэ бүх зүйлс нь Ваншинлигийн тайлбарыг няцааж байсан. Эцэст нь 2019 оны 1 сард Америкийн нэгдсэн улсын шүүх Ваншинлид бүх насаар нь хорихыг оноожээ. Хамгийн их хохирсон хүмүүс бол мэдээж хэрэг 3 хүүхэд байлаа. Тэдний хамгийн том нь тухайн үед 8 настай байсан охин. 2 дүүгээ дагуулan нэг давхрын угаалгын өрөөнд нүгдэж аимшигт хэргийг хаалганы цаанаас сонссон байдаг. Охин гэрчийн мэдүүлэгтээ ингэж хэлсэн юм. Аав маш их уурлаж өвөө эмээ рүү маш муухай ашгарч байсан. Гэнэт буун дуу гарч бид айгаад доошоо гүйж угаалгын өрөөнд нүгдсэн. Аав бидэн дээр ирээгүй. Бид дуугарч чадалгүй зүгээр л чимээгүй байсан гэжээ. Ваншинлиг бүх насаар нь хорих ялаар шийтгэсний дараач тэрээр хизээч гимссэн шинж үзүүлээгүй. Шүүхтэр нэг ч удаа хүүхдүүдтэй уучлаарай гэж хэлээгүй. Хүүхдүүд нь чаавтайгаа дахин хизээч уулзахыг хүсээгүй гэдэг. Хэрэг гарсан 2 давхар байшинг хинч авахгүй удаа хугацаанд хоосон байсаар эцэст нь буулгасан гэдэг. Энэ бол нэгэн гэр бүл тохиолдсон бодит түүх. Амьдралын буруу сонголт, дарамт шахалт, сэтгэл зүйн асуудал, хянаж чадаагүй уур хилэн эцэстээ ямар аимшигтай үр дүнд хүргэж болдгийг харуулж байгаа хэрэг юм. За өнөөдрийн бичлэг маань энэ хүрээд дуусаж байна. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая.